Намайг Цэцэгмаагийн од гэрэл гэдэг Улаанбаатар хотод төрж ирсэн. Энэ сумд 2001 онд бэр болж ирсэн. Одоо тэгээ тэрнээс хойш 2 жилээс хойш л юм айтаг болсон да. (2021) онд сумаас сум хөгжүүлэх төсөл авъя гэж хандж үзсэн. Тэгээд олдоогүй. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө 23 24 оноод ингээл мөн асууж үзсэн л тээ. Тэгэхээр дандаа ачуу нэгж хоршоод өгдөг болцоо одоо хувийн төхөө байсан гэд өгөөг байхгүй. Тэгээд энэ жил харин Эрдэнэ Монголоос юу санаачлагтаад яг бичил бизнес яг эрхэлдэг яг ингээд юмаа хийгээ явж байгаа ийм хүмүүсийг дэмжнэ гэд 10 сая төгрөгийг олгосон баг. Бид нар зөвхөн авсан 10 сая төгрөгөөр төлнө. Хүүгийн маань Эрдэнэ Монгол компанид болж байгаа байхгүй. Би энэ 2 машина аваад авсан мөнгөө өгөөл үлдэгдлээр материалаа татсан. Тэгээд ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Хэрвээ тэгээд яг нөгөө оюух сонирхолтой оюуч чаддаг хүнтэй хамтарч ажиллахаар болвол нэмж машина нэмэгдүүлнэ гэж байж байгаа. Одоохондоо нөгөө тим хүн олдохгүй л тэгэл байж. За энэ хугацаанд ноднонгоос хойш ерөөс тэгэл анги захиалгаар ангиудын бие тамирын хувцас хийж байгаа. Дээл хувцас ерөөсөө оёж болох юу л энэ бүгд л хийж байгаа та. Шинжилгээний палаж малаж гэлтэл ерөөс яг сезон нарна л тэгэл юу хэрэгтэй вэ? Урлагийн үзлэгийн хувцаснаас гэсэн л тэгэл бүгдийг ойж байгаа. Банкнд зээлгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгэл өөр нэг тийм өндөрлөл байгаагүй шүү дээ. Тэгээд надад нөгөө өмнө нь нөгөө янз бүрийн тийм нөгөө зээл төсөл мөсөл олдоогүй болохоор тийм зээл мэл байгаагүй. Тэгэл хамгийн түрүүнд л дуурна л шийтгэдэл авсан. Тэгвэл 100 гэхэд 100-ийнхаа дээлийн материалыг өвлөхэд куртгны материал гэл ингээл өвлөө юу хэрэгтэй вэ? Тэгэл манай энд чинь нэг материалаас олон бас авч болтгоо. Ягаад гэвэл нөгөө жоохон газар учраас форум чичг гад байдаг. Тэгэл бүр ямар ч нэг хүнд нэг дээл хийх, нэг өнгөөр хийчлээ гэхэд одоо ахаад тэр өнгөөр нэг хүн захиалгыг их. За тийм хүн хийлгэсэн шүү дээ. Яг хийлгэх юм уу гэж асууж иж ягдаг ч гэдэг байхгүй юу. Тэгэхгүй бол бас нөгөө хүний өмссөн юм адилхан ингээл бүгдөө өмсөө яваад байлсан мохоо баах гэж гэсэн үднээсээ тэгж л захиалга яадаг та. Яг авчирсан юугаа материал ерөөс их хэмжээгээр авдаггүй. Яг л одоо нэг цанцны материалыг нэг цанцны харна, нэг дээлийнхийг нэг дээлийн харна тэгж л. Яг нөгөө анги хамт олноороо нөгөө бөөн захиалга өгнө шүү дээ. Тэрийг л их хэмжээгээр авдаг. Одоо би бүр юу яах гал сумынхаа брэндээ гаргая гэж бодлоо. Одоо түрүүчсэн ингээ тамирын хувцсыг хүртэл ингээ би залаа брэнд гэдэг нутгийнхаа нөгөө тахилгатай уулынхаа нэрээр нэрлээд. Тэгээд хаягаа төсөөгээд ямар сайнтай ингээ нөгөө бусд газар хот аймагт нөгөө хүмүүс хувцас аюулж байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээл онлайн чанар манар гэл ингээ тэмдэгтэй. Миний ойсон болохоор ямар ч тэмдэггүй болчих гээд. Тэгээ ямар сайндаа сая бас аймаг мангар судалж авч байгаа тийм лого хийлгэж ирсэн. Тэгээд хинч харсан энэ тийс юм биш үү гэж хүн харахаар тийм л юм хийж байгаа даа. Одоо тэрийг харин бүр цаашаа оюуны өмчмөчтэй баталгааж болоод тэгж явсан.